За сайн болсон залуусаа та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За ингээд та ямар нэгэн байдлаар ямар нэгэн хөгжим сурж байгаа бол за жишээлбэл гитар, төгөлдөр, одоо бөмбөр, юкулеле, хил юу ч хамаагүй та ямар нэгэн хөгжим сурж байгаа бол утсан дээр заавал суулгах ёстой топ 10 одоо аппликейшн та бүхэндээ танилцуулах гэж байна. За энэ болохоор миний хувьд топ 10 л да. Ер нь тэгээ та нарын өөрсдөө ч бас мэддэг, миний бас мэдгүй аппликейшнуд бол бас байж болно. Тэгээ миний та бүхэндээ зөвлөх хамгийн супер гэж боддог миний онлайн болон офлайн орчинд ажилладаг топ 10 хөгжимд сурахад чинь хэрэг бол аппликейшн та бүхэнд танилцуулалтаа таатай байна. За ингээд чагсаалтын 10 дугаар байранд ямар хөгжим орсон бэ? Ямар хөгжмийн аппликейшн орсон бэ гэхээр та бүхэнд танилцуулах миний хамгийн дуртай бас нэг хармантик хөгжлөгч байгаа. За энэ бол одоо морин хуур тоглож байгаа, хийл тоглож байгаа, ямар нэгэн одоо тийм даадгүй, фредгүй хөгжим тоглож байгаа хүмүүст бол хамгийн их хэрэг болох хармантик түүнэр байгаа. Энийг бол Pitch Lab буюу Pitch Lab Lite гэж нэрлэдэг. Тэгээ яг хуу Pitch Lab Lite-ийн хамгийн гоё зүйл нь болохоор офлайн орчинд ажилладаг. За одоо та бүхэнд харж байна. Зя. Гитарч хөгөлж болно. Гитарын утаснууд энэ ч байгаа. За бильярд дээр өөрөө хөгөлчлөө. За мөн хармоникоор хөгөлөгддөг. За одоо хармоникны одоо жишээлбэл sol diz гарч байна. За хүссэн хармат хүүхдэрөө нөгөө аппликейшнийг ашиглаад хүүглэх боломжтой. Хамгийн гол нь энэ бол офлайн орчинд ажилладаг хамгийн гоё хармат хүүхдэгч гэж та бүхэнд хэлэхэд таатай байна. За ингээд 10 дугаар байранд Pitch Lab байна. За ингээд жигсаалтын 9 дугаар байранд ямар аппликейшн орсон бэ гэхлээр та бүхэндээ санал аппликейшн бол за Metronome Beats байна. За Metronome Beats Android дээр байдаг. За Metronome Beats болохоор юугаараа гоё вэ гэхээр мэдээж бас нөгөө офлайн орчинд ажилладаг. За би Metronome ашиглаж үзээгүй хүмүүс энэ ямар үүрэгтэй вэ гэхээр 1 2 3 4 1 тоол нь хэмжээгээ яг суухад энэ метронome маш их хэрэгтэй. Жишээлбэл энэ дээр гам уншуулна. Do re mi fa sol la si do re mi fa гэх мэт нэг тэгээд ихсчүүл do re mi fa sol la si гэх мэт нэг дасгалуудаа хийж болно гэсэн. За ингээд та бүхний та бүхэн санал болгох 9 дугаар байранд орсон аппликейшн бол Metronome Beats байлаа. Тэгээ цаа ингээд та бүхэнд санал болгох дараагийн аппликейшн 8 дугаар байна. За 8 дугаар байранд юу орсныг бүгдээр харъя. За 8 дугаар Music Theory Helper гэж байгаа. Music Theory Helper гэдэг нь ерөнхийдөө хөгжмийн онол туслагч гэсэн аппликейшн байгаа. За офлайн болон онлайн хоёуланд нь ажилладаг. Зарим нэгэн одоо меню, зарим зэсүүд нь бол офлайн орчинд ажиллахгүй. Зарим нэгэн зэсүүд нь заавал онлайн орчинд ажилладаг. Гэхдээ энэ амар супер аппликейшн. За жишээлбэл интервал гэж орох юм бол интервал яаж бүтдэг вэ гэдгийг энэчээс сурч болно. За дараагийнх нь course гэдэг зүйл болох юм бол 4 хоолой, 3 хоолой гэх тийм for voice extend гэж байна, triads гэж байна. Өөрөөхөө ингээд онлайн микрийг сайжруулах хэрэгтэй. За энэ чинь ингээд нотны задрагаанууд явж байгаа жишээний. За ингээд одоо тэмдэглээнүүд байна. Тэмдэглээнүүд яаж унших вэ гэдэг дээр байна. За scale-үүд байна, хамгийн гоё тийм scale-үүд байна. За энэ чинь одоо major pentatonic scale яаж дуурах, melodic minor, одоо harmonic minor гэдэг эднээс яаж дуурах гэдэг үзэж болно. За мөн ийш орох юм бол exercise гэж байгаа дасгалууд байгаа. Энд чинь сонсголын дасгалууд, янз бүрийн дасгалууд байгаа. Энийг та сонсоод бас энэчээс оноо суглах боломжтой. Маш супер аппликейшн байгаа шүү. Тэгэхээр энэ та ямар нэгэн байдлаар ямар ч хамаагүй хөгжим сурч байгаа бол хөгжмийн онол заавал хэрэгтэй. Тэгэхвэл та утсан дээр энэ Music Theory Helper гэсэн аппликейшн заавал суулгаарай гэж та бүхэнд зөвлөмөр байна. За ингээд 8 дугаар байна. Music Theory Helper байлаа. За ингээд та бүхэндээ санал болох 7 номер 7 юу ч ихсэн бай. За 7-д болохоор гитар, tab player гэж байгаа. За tab player хамгийн гоё зүйл нь болохоор та ямар нэгэн дууг сурж агаад интернетээс яг одоо тухайн датаг татаад авсан байхад офлайн орчинд тэрхүү датаг ажиллаж болно. За ингээд бүгдээр гитар tab player руу ороод үзье. За одоо яг би хамгийн сүүлд Carlos Whisper-ыг татаа авсан байна. За тэгээд энэ болохоор ингээд цоошоо ингэж явуулах юм бол юунд нь гараад ирнэ. Та уншиж чаддаг бол энэ аппликейшн заавал утсан дээр суулгаарай. Хамгийн гайхалтай юу вэ гэхээр энэ аппликейшн офлайн орчинд ажилладаг хамгийн супер. За одоо энэчээс ингээд таба тавина. Гайхамшигтай. Та ямар нэгэн байдлаар охин найрч байгаа бол энэ плеерийг тавиад магадгүй гар барьсан ч болно доо юу. Баг нэг мэддэхгүй. За ингээд номер 7-д гитар tab player байлаа. Carlos Whisper гайхамшигтай. Fingerstyle. За ингээд та бүхэн санал болгох дараагийн миний топ 10 аппликейшны 6 дугаар байранд орсон аппликейшн юу вэ? За энэ болохоор Perfect Piano.
Piano. За Forte Piano болохоор төгөлдрөөр аппликейшн байгаа. Та ямар нэгэн байдлаар төгөлдрөөр хөгжим сурж байгаа бол нотоо чийжлэх ч юм уу, жижиг одоо баруун гараа тоглох хаяа зүүн гарагийн таслуудыг гэх мэтийн маш олон зүйлүүдийг энэхүү Forte Piano-г ашиглаад тоглож болно. За жишээлбэл энэс то бүр оркестр дуурайд байна шүү дээ. За тэгэхээр одоо Forte Piano-оор жишээлбэл дугуйлуудаа бас сольж болдог. Хамгийн гайхалтай. За өөрөө хүссэн дугуйлуудыг сольж болно. За энэ ч болохоор акустик төгөлдрөөр болгочихъя. За энэ дэр ноот хараа тоглож байна. За магадгүй танд ингээд гой охинтой ингээд гой уулын өрөө мөрөд нар бууж яхад ингээд гой охин мохин найрмаа санагдах юм бол бас энэхүү аппликейшн бас хөөрг ашиглаж болно. Сара. Би чамаа. Гал шүлэг унших нь шүү дээ. Янз бүрийн шүлэг. Юунд энийг гэдэг юм бэ? A few moments later. За ингээд энэхүү аппликейшн ашиглаад бас маш олон зүйлийг хийж болно. Та магадгүй одоо скейлүүдээ давтаж болно, нотуудаа давтаж болно. Түүнээс бол гадна хэрвээ танд яг хөгжим байхгүй. Яг ингээд уулаа өрөө дээр ингээд нар жаргаж чад найз охинтой яжсэн чинь нэг гоё романтик орчин үүсгэсэн чинь хөгжим байхгүй юм бол энэхүү аппликейшн гарч ирээл. Сара. Өнөөдөр ямар сайхан үзэж вэ? Чи бид энэ болцоо би анхнаасаа төлөвлөсөн байсан юм шүү. Сара ч өнөөдөр ямар сайхан харагдаж байна. Би ч амд энэхүү аялгыг зориулж тоглож байна. За гэх жишээ нь охин найрж болно. За ингээд номер 6-д та бүхэн санал болгосон аппликейшн бол Forte Piano төгөлдрөөр аппликейшн байлаа. Охин найрж болно. За ингээд та бүхэн санал болгох дараагийн аппликейшн юу вэ гэхээр iReal Pro. За та магадгүй jazz сонирхож байгаа, blues сонирхож байгаа, ерөнхийдөө юу н scale жоохон ингээд дээшээгээ явж байгаа бол төгөлдөр хуурж бай одоо юу байдیں۔ Саксофон одоо jazz хэлбэрт тоглож болох бүх хөгжмөөр энэхүү аппликейшн ашиглаж болно. iReal Pro бол ерөөсөө байж болох хамгийн төгс аппликейшн. Энэ болохоор офлайн болон онлайн орчинд ажиллаж болдог. За тэгээд ерөнхийдөө яг бүтнээр нь худалдаж авах жоохон үнэтэй. Гэхдээ ер нь бол хавдалтаа авсан байхад ерөөсөө санаа зовох одоо юу гэдгийг маш олон зүйлийг хийж болно. За жишээлбэл бүгдээрээ хүн болгоны хамгийн сайн мэддэг дуу жишээлбэл энэ ч хаяа л да. За Fly Me to the Moon jazz стандарт одоо хамгийн best одоо Frank Sinatra бол яг энэ дууг амар гол дуулсан. Гэтэ энэ бол яг Fly Me to the Moon 1964 онд өөр хүн дуулсан байдаг. Яг од болгохын бол Frank Sinatra од болсон байдаг. За энэ ямар хичээтэй юм бэ гэхээр тухайн дууны одоо кодуудыг харж болно тий одоо тухайн дууны формыг харж болно. Тухайн дуун дээр ямар аккорд ашиглаж байгааг харж болохоос гадна тухайн дуу шууд өөрөө тоглогддог бас. За байж байгаа. BPM-д харуулж болно. За BPM-ийн энэ за уучлаарай. BPM-д за нэг 130 дээр тавьчих. За тэгэнгүүтээ swing, латин swing гэж байна. За jazz slow swing, за jazz medium swing дээр тавьчих. Гой урсгалууд байгаа. Тэр урсгалуудаас сонгоод ямар урсгалтай энэхүү дуу сонсомоор тогломоо. Одоо энэ дээр инферцаас юм. За swing. За тэгвэл энэхүү дууг жишээлбэл жоохон темпийг нэгсгээд за 140-тэй аваачаад магадгүй босс новог хэлбэрт оруулж болно. Одоо хүссэн жанр руу хөрвүүлж болдог. Тэгээ хамгийн гол нь энэхүү дуугаа тавиад энэ дэр инферцаас одоо системжээр өөрөө одоо тоглох энэхүү дууныхаа аялгуугаа давтах зэрэг маш олон зүйлүүдийг энэ дэр хийж бас болно шүү. За бүгдээ үзье. Жишээлбэл босс новог хэлбэрт оруулах юм бол энэхүү дуу маань ямар болно вэ? Олей. За одоо энэхүү дуун дээр Fly Me to the Moon босс новог хэлбэрээр тоглож болж байна. За гэх мэтлэнгээр та бүхэн iReal Pro утсан дээр татаа суулгаад үзээрэй. Маш олон гоё дуунууд байгаа, маш олон гоё стандарт jazz дуунууд байгаа. Тэгээ маш олон гоё jazz одоо юм дасгалууд, одоо blues, формууд янз бүрийн зүйлүүд энэхүү аппликейшнээс та хараад тавиад тухайн одоо формыг чэйжлээд аккордуудыг үзээд тэгээ яг жинхэнэ jazz стандартаар яаж тоглож байгааг үзсгийн зэрэгцээ түүн дээрээ бас ингээд гоё
practice одоо дасгалууд хийж болох хамгийн супер ямар ч хөгжим зориулагдсан ямар ч хөгжим сурж байгаа хүнд энэ бол боломжтой шүү. Бөмбөр тоглож бол зөвхөн бөмбөрийнхаа одоо тэр битийг хасч аяад зөвхөн аккордууд дээр бөмбөрөө давтчих бас болно. За гэх мэтлэнгээр одоо та бүхэндээ санал болгож байгаа 5-д орсон аппликейшн бол iReal Pro байлаа. За ингээд дараагийн аппликейшн бүгдээр үзцгээе. За ингээд номер 4-д орсон та бүхэнд санал болгох аппликейшн бол миний хар багаасаа зохиолоо намаа баг хахад байгаагүй. Энэ сүүлийн 5-6 жил гарч ирсэн амар супер аппликейшн байна. Энэ бол Songster. Тэгэхээр нэг дутагдaltaй тал байгаа. Songster жоо бүгдээр орё. За Songster болохоор онлайн орчинд ажилладаг. Та гитар тап плеер болохоор офлайн орчинд. Гитар тап плеер бол офлайн орчинд зөвхөн татаж авсан дуугаа ашигладаг байсан бол Songster болохоор онлайн орчинд зөвхөн хэдэн мянган одоо гитарын таабууд, дууны таабууд, аккордороо одоо дууныхаа өвгтэй байж байгаа амар супер аппликейшн. За хамгийн ихэнд одоо жишээлбэл энэ санал болгосон. За энэ чинь Master of Puppets. За ингээд тааб нь гараад ирнэ. За тэг плей дарчин спидээ бас тааруулж байгаа. Гэхдээ худалдаж авна. Спидээ удаашруулаад яг тэнд нэг давхар бас тоолж болдог гэсэн үг. За тавьд. За Metallica Master of Puppets. Йой, за толоо өвчин. Нас явж байгаа юм болоо да. За ингээд та бүхэндээ санал болгох аппликейшн болохоор Songster. Энэ болохоор миний ч салтын дүрд орж байгаа. Яг гоо дутагдaltaй тал нь юу гэхээр Songster-ийн нэг дутагдaltaй тал нь офлайн орчинд ажиллаж болдгоо. Онлайн орчинд бол одоо энэхүү дууныхаа одоо жишээлбэл chord функцийн секшнүүд яаж явж гин ч гэдэг юм уу энэхүү дууны үгнүүд нь юу гэж ингээд маш олон зүйлүүдийг бас харж болдог. Энүүгээр маш их давуу аппликейшн шүү. За ингээд та бүхэндээ санал болгох дараагийн чартын номер 3. За ингээд номер 3 та бүхэндээ юу санал болгох вэ гэхээр гитар тунаа буюу хөглөгчийн аппликейшн байгаа. Ер нь хөгжим сурж байгаа хүн болон заавал байх ёстой нэг хөглөгч бол гитар тунаа юм аа. За ингээд гитар тунаа руу оръё. За гитар тунаа юугаараа гоё спешл өгдөг вэ гэхээр өөрөө хөгжмийг шууд сонгоод хөглөгчөө хөгжмөө сонгоод гоё индикатор зааж аваад бас сонсож болно. Сонсож хөгжиж болно. За гитар стандартаар юм байна. Тэгвэл магадгүй юкулеле сурж байгаа хүмүүс бол юкулеле. Яа, биш бас сайдлаад урчлаа. Йой, за гихмишлээ хөгж болох нэ. За ингээд та бүхэн санал болгож байгаа 3 дугаар орсон аппликейшн бол гитар тунаа, гитар одоо юу гэдэг юкулеле, бейс гитар бүгдийг нь хөгж болно. За мөн энэ гитар тунаа дотроо байдаг зүйл нь chord library болон одоо метроном бас байдаг. Chord library болоход ингээд та бүхэн ингээд хүссэн аккордуудаа энэшээс бас харж болно. За тэгвэл метрономд орох нэг түрүүний санал болгосон метроном шиг метроном байгаа. Гэтэ метроном битсээс бас зарим нэгэн талаараа дутагдaltaй байдаг. Тэрний та бүхэн өөрсдөө хэрэглээд үзэхээр мэдэх бах. За ингээд chart номер 3 гитар тунаа байлаа. Хей, залуусаа та бүхэндээ санал болгох хамгийн супер номер 2 юу вэ? Энэ бол ерөөсөө гитар тоглож байгаа, дуу сурж байгаа, дуулах дуртай, караоке дэх дуртай хүн болгон заавал утсан дээр суулгах. Гэтэ яг дутагдaltaй тал нь офлайн орчинд ажиллахгүй. Энэ бол Chordify. За Chordify яадаг вэ гэхээр та зүгээр YouTube-ээс хүссэн дууныхаа нэрийг зүгээр бич. Зүгээр Chordify search гэсэн зургийн дараад зүгээр хүссэн дуугаа бич. Жишээ нь одоо орчин үед од болж байгаа ямар дуу вэ? Октод Wandabo айгуу дуртай юм байлээ. Wandabo. За Wandabo. Юу хүсэв? Чамаа хүсэж байна. За шууд дуулгаа тавь шууд ингээ дуу маань аккорд ингээ гараад ирнэ. 50 тоглоно. Өө эн чинь away болчихсон юм биш. Энэ дуу нь өөр устсан юм шиг өнөө. Надаа хамаагүй. За намайг тоо гин. За тоохоос тэгвэл. Өө энэ яагаад үнэнд гарахгүй байна? За хамаагүй. Таслах уу? Яхан би сууж явж нэг. За ингээд сайн бодож үзье. Эхлээд намайг тоо гэх тоосон чинь нүд нь ажиллахгүй байлээ. За одоо энийг тоглоод үзье. Хараад ийцэн юм чи яач вэ? За ингээд дуунуудаа хайж агаад Epo and Wandabo гэсэн үг баг л та. За эдний дуу тавилаа. За ингээд дууны маань кордууд гарна. Мэдрэх хэрэгтэй амгуулна. Аккордуудаа хар. Yeah. Yo man. You're so cute. Yeah man. Одоо миний хэлхий сонс. Миний нэр Epo бас
хажуу дунд депо бидний яаж хичээгээд байсан өөр юм аа. За ингээд ямар нэгэн дуу сурч бол тухайн дууныхаа кордуудыг хараад шууд ямар ч хөгжмөөр байж болно. Кордууд унш чаддаг бол ингээл тавиад хүссэн дуугаа зүгээр сур гэдгийг та бүхэндээ зөвлөж байна. За ингээд чартын 2 дугаар байранд Cordify байлаа. Салуусаа ингээд та бүхэндээ номер 1 юу вэ? Юу дутуу байсан бэ? Та нар сайн боддоо зүгээр сайн айгу бодох хэрэгтэй. Янз бүрээр бодоод үз. Нэг юм дутуу. Угаасаа хамгийн супер нь дутуу. Тэр нь болохоор Tunis гэсэн аппликейшн байгаа. Tunis. Ядаргаатай нас. Тэр бол Tunis. Ямар Tunis? За ингээд бүгдээрээ Tunis руу ороод үзье. Энэ бол Davka Tunis юм аа. За Davka Tunis бол 2014 онд хамгийн анхны хөлбөр нь гарч ирсэн. 2018 онд шинжлэгдсэн. 2019 бүр цоо шинэ болсон. Ингээд 2020 онд бол супер аппликейшн болсон. Яагаад супер вэ гэхээр Davka Tunis болохоор офлайн орчинд ажилладаг. Мөн онлайн орчинд ажилладаг. За тэгээд та бүгд товчон танилцуулаад яваа. Davka Tunis та хүссэн дуугаа сурна. Хүссэн аккордуудаа сурна. Хүссэн цохилтоо сурна. Хүссэн бүх юмаа сурна. За тэгээд намаас уншаад миний зургуудыг үзэж бас болно. За одоо жишээлбэл ингээд Монгол дуу гэсэн төслөгөө орно. Монгол дуу төсөөс одоо жишээлбэл та ямар дуу сурмаар байна те? Сурахыг хүссэн ямар дуу байна? Тэрхүү дуугаа сонгож аваад тэрхүү дуугаа сурж болно. За тэгээд яг юугаараа бусдаас өөр вэ гэхээр мэдээж офлайн орчинд ажиллаж байгаа хамгийн супер нь. Ерөөсө хамгийн супер юм нь бол офлайн орчинд ажиллана. За энэ ч дуу хоолой бүгдээрээ. За хүүхдийн дуу гэх юм. Эх орны. За хурдын дуу байна. За хурдын дуу доорой. За ингээд энэ боломжтой гэж юу? Шууд ингээд дуу нь яваад хичээл нь гараад би итгэхгүй нэ. Энэ байж болно гэж юу? Энэ бол Davka Tunisтэй байж болно. За ингээд та дуртай дууныхаа хичээл рүү ороод тухайн дууг яаж тоглож болох вэ гэсэн хичээлүүд нь бас байна. За мөн тухайн дууныхаа одоо танал буюу одоо өнгөнүүдийг одоо жишээлбэл ми минор гэсэн дээр тавих юм бол та аккорд мэдгүй бол аккордуудын позишнд гарч ирнэ. Ми минор доо major 7 яаж байж болох вэ? Ингээд бүх позишнд нь гарч ирнэ. За магадгүй та энэ дууг өнгөн жоохон дээд доордоод байх юм бол өнгөө дээш нь оршин бас хөвөргөж болно. За өнгөө жишээлбэл дээшлж болно. За ингээд өнгөнд хөвөргөж чинь. За доошлж болно. Тэгэхээр одоо ре минороос юм уу до минороос дууга эхлүүлж болно. Өөрийнхөө хоолойд харуулад ингээд аккордуудыг тоглоод байж болно. За дуу маань түр и минороос эхэлжсэн бол одоо до минорт эхэлж чинь тий. За ингээд до минорс аккорд ингэж барьж болно, эсвэл ингэж барьж болно гэдэг өөрийнхөө позишн харж болно. За мөн тухайн дууныхаа цохилтыг үзэж болно. Цохилтон дээш ингээд энэ дуугаар жишээлбэл цохилт 4-4 өгсөн байна. Хөлбөр ийм хөлбөрүүдээр цохилж болно гэсэн саналуудыг ингээд тавьсан байна. Одоо би хамгийн супер юм хэлээ. Энэ дууг ганцхан гитартай биш зөв хүссэн хөгжмөөр яг одоо та бүхэн хааж байгаа тэр гитар гэдэг хажууд юкулеле гэсэн байгаа. Юкулелед дарахад юу болох вэ? Энэ бол гайхамшиг болно. Та бүхэн дууныхаа кордыг дарахад юкулелийн корд гарч ирнэ. Та энэ дуу гитар дээр биш юкулелед дээр бас тоглож болно. За бас өнгийн дээш нь доош нь өөр үндсэн танаал дээр авчижээ. Гайхамшиг. Энэ яаж те энэ яаж хийсэн юм бэ? Би өөлөх нэ. За ингээд тухайн дууныхаа бүх ингээд аккорд юкулелед үзүүлж болно. Одоо би дараагийн спеш зүйлийг үзүүлье. Тэр нь юу вэ? Бүх түгэл дөрүүрэн дээр байж болно гэж юу? Энэ боломжтой гэж юу? Тийм ээ энэ боломжтой. За дараагийн цэс юу вэ гэхээр та энэчээс хүссэн аккордуудыг сурж болно. За Монгол дуу цэсний яг баруун талд нь байгаа. За энэ дээр та юкулеле түгэл дөрүүр гитар дээр хүссэн аккордуудаа энэчээс жишээлбэл та до мажор гэсэн аккордыг сурах юм бол гитар гэдэг тавихад гитарын зурган дээр яаж явах вэ гэдэг позишнд нь гараад байна. За тэгвэл энэхүү аппликейшнийг бас юкулеле дээр яаж дуурах вэ? За магадгүй энэхүү аккордыг түгэл дөрүүн дээр яаж дуурах вэ? Тэгээ та 3 хөгжим дээр энэхүү аккордыг дуурах сурна гэсэн. Хэрвээ танд гэрчин хөгжим л байгаа бол энэ аппликейшн дээр тавьж аваад хүссэн аккордыг хүссэн дуунаас сур гэсэн. Юус энэ боломжийг та бүхэнд түнс олгож байна гэсэн. За ингээд дараагийн болохоор цохол гэсэн төс байгаа. Хүмүүс ингээд энэ дууг яаж цохих вэ гэж айгүйг асуудаг. Амар тэр бол одоо тийм амар маш их асуудаг тийм зүйл байхгүй юу. Тэгээ бүгдээр зүгээр л аппликейшн дээр ороод цохол гэдэг төслөг ороод хүссэн цохолоо сур энэ. Зүгээр л хүсдгийг сур 4-4, 4-3, 4-2, 8-6, 8-8 хүссэн цохилт анчаас нь тоглоод сурч. Тэгм бол та хүссэн цохилтоо хүссэн дуун дээр өөрөө тоглож сурна гэсэн. За ингээд мэдээж одоо үндсэн меню байна. Үндсэн меню дээр бол тэр нэг царайлаг залуугийн зураг байна. Тэр нь одоо хажуудлаас ингэсэн зураг байгаа. Тэр бол маш царайлаг залуу байна. Яг хин гэдэг нь би мэдэхгүй байна л да. Тийм залуугийн зураг байна. За тэгээ мэдээж манайх Davka Tunis маш олон айдмтай 10 гаруй айдминууд ингээд гой мэдээлэлүүд бас оруулдаг байгаа. Хөгжимтэй холбоотой.
За ингээд манай одоо ивентүүд бас энэ яаж зарлагдаж ийн хизээ болох вэ гэдэг чинь та бүхэн харж болно. За мөн онлайн хичээлүүд бас энэ видео хэлбэрээр манай сайт дээр тавигдчихж байгаа. Гэх мэт энэ зүгээр л тулцсан мэн энэ 2020 онд хэрэглэж байгаа зүгээр тулцсан аппликейшн гэхүү. Энэ аппликейшн нэрийг та шийдэхгүй түүнээс шүү. За ингээд та бүхэндээ миний санал бол топ 10 та ямар нэгэн хөгжим сурж байгаа бол заавал утсандаа шуулах хэрэгтэй топ 10 аппликейшн та бүхэнд санал болгоо. Тэгээ энэ бол зөвхөн миний санал болгож байгаа. Мэдээж миний мэдхгүй зөндөө олон супер аппликейшн бас байж болно. Би тэр үгүйсэхгүй. Зүгээр би хэрэглэдэггүй. Миний хувьд хэрэглэхэд хамгийн гоё байдаг супер дупер 10 аппликейшн та бүхэндээ өнөөдөр танилцууллаа. За ингээд та бүхэн доотлын одоо description буюу одоо танилцуулах хэсгээс эдгээр аппликейшнийг яаж хаанаас татчихуулах гэсэн линкүүд дээр дараад татаж аваарай гэж та бүхэндээ зөвлөх юм. За ингээд дараагийн хичээлээр дараагийнхаа уулзлаар түр бака топ 10 хамгийн номер 1 түүнээс байла.